Ховд аймагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Тус үнэлгээний нэгдсэн тайлан үр дүнг танилцуулах зорилтын дагуу зохицуулах зөвлөлийн өргөтгсөн хуралдааныг 11-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Энэ үеэр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоо маш чухал. Үүнд төрөөс тодорхой болго зохицуулалт хийх, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжлийн харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх зэрэг асуудал анхаарах нь зүйтэй гэсэн саналыг албаныхан хэлж байлаа. Үнэхээр төслийн хүрээнд анхан шатны виз дээр гарч ирж байгаа тулгымсан асуудлууд маш их байна. Ялангуяа одоо хүлээгч ширэгдүү асуудлууд, зан харьцаа ёс зүйн асуудлууд, за мөн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжтай асуудлууд, за мөн хамгийн гол нэг юм бол анхан шатны тусламжийг сайжруулахад иргэдийн оролцоо бас дутам байгаа нь ажиглаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийн тулд эрүүл мэндийн байгууллага яваад байдаг, араас нь хөөцтэй байдаг, иргэд өөрөө ингэж эрүүл мэнд рүү ханддаг асуудлууд нь, төв рүү ханддаг асуудлууд нь бас дутагдaltaй байгаа нь үнэлгээгээр бол гарч ирлээ. Тэгээ цаашдаа бид нар бол тусламж үйлчилгээ сайжруулахын тулд энэ бодлогын хувьд ч гэсэн, төсөв санхүүгийн хувьд ч гэсэн бас нэлээд анхаарах шаардлагууд байна. Тухайлбал одоо бид нар орон нутгийн хөгжлийн сангаас сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг шийднэ гэдэг ингээл сайдын одоо баталсан журам дүрмд гараад ирдэг. Тэгтэл яг санхүүгийн хууль, төсвийн хуулиараа болохоор орон нутгийн одоо төсвөөс тэр байгууллагын тогтмол зардлыг шийдэх юм юу байдаг. Хууль эрх зүйн тэр таарсан зохицуулалт байдаг. Тийм учраас энэ яамны хүрээнд бусад одоо байгууллагуудын хүрээнд аймгийн хүрээнд ингээд шатанд нь хэрэгжүүлэх ажлууд бас нэлээд их гарч ирж байна. Энийг бид нар цаашдаа нэгтгэж зохион байгуулалтанд орж одоо эренбэлж яарвчтай одоо шийдэх талаасаа бас холбогд байгууллагууд уламжлах саналын авах ийм чиглэлийн ажлууд бас хийх шаардлагатай байна гэдэг өнөөдрийн өргөдсөн уралдаанаас бас харагдлаа. Үүнээс гадна анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийг зарим талаар санхүүгийн дарамтаас сэргийлэхэд нийгмийн эерэг хариуцлагыг хэрхэн сайжруулах талаар төслийн багийнхан хэд хэдэн санал дэвшүүлж байсан юм а.